Самбасан та бүхэн энэ өдрийн хүргэе. За, Cryptoverse ээлжний дугаар эхлэхэд бэлэн боллоо. За, ерөнхийдөө энэ 7 хоног бол Трампын дураараа ашигласан 7 хоног гэж байна. Тэгэхэд бодох бах тий. Ерөнхийдөө бол тариф тогтооно гэдэг тарифын бас судалтай нэлээд дайн болох шиг боллоо тий. За, тэгээд юу басан энэ одоо онолтондоос нэг хэсгийн өсөлт одоо сүүлийн нэг хоногийн хугацаанд гарсан байгаа. За, QCP Capital гэдэг крипто дээр арилж яадаг фирмийн зүгээс. За, энэ бол одоо ингээд classic bull trap буюу одоо ингээд биткойн дээр одоо крипто дээр bull байгаа хүмүүсийг хамрах гэсэн онцлог шүү. Хангалттай байгаарай гэдэг төрлийн одоо сануулга хийсэн байна. Ер нь бол зөвхөн крипточ гэлтгүй ер нь нийт хөрөнгөний засал тэрч гэдэг байна тий. Ерөнхийдөө тэрчтэй bull trap маш хэмжээний long position-уудыг ерөнхийдөө бол liquidate хийж авч байгаа. Ерөнхийдөө маркетинг нэлээд цэвэрлж байгаад баг өсгөөд энэ нөрөө нөгөө bull trap байж магадгүй гэсэн хэмээдэг тагш байна тий. Сүүлийн 24 цагийн хугацаанд бол дээш өссөний нь бол bull trap гэж яриад байгаа. Дээш өсөлт нь bull trap байхгүй. Bull trap гэдэг нь бохнуудын зан тийм ээ. Би bear trap-тай хамдураад маш тийм ийм л үнэтэй Trump. Тэгмэт юу гэж байгаа. Trump бол ямар ч байсан энэ ягаад өсөлттэй болсон бэ гэдэг нөгөө нэг юу терапи дээр түр хугацааны пауз байсан байгаа. 90 хоногийн тийм тас бас тогшуулсан тий. Тийм тэгмэт энэтэй холбоотойгоор ихэд бол нийт эдийн засаг ширхэж байна гэдэг. Гэхдээ энийг бол bull trap гэдэг QCP гэх капитал бол үтцсэн байгаа юм байна. За тэгмэт одоо байгаа энэ өсөлтүүдийг болонгууд top side selling буюу одоо ингээд өсөлтгөр дээр одоо өөрсдийнхөө нэг юу алдагдaltaй позишнуудаа одоо ингээд юм засах үйлдэлүүдийг ихэд их том позишнтай компанид маань хийж гинэ гэдэг тийм зүйлийг бас давхар ажиглагдаад байна гэдэг зүйлийг ярьж байлаа. Тэгээд одоо бол яг энэ хөдөлгөөний дайтай холбоотойгоор бас юаны ханшаа унаад тэгмэд одоо юуны хадгалж байгаа хүмүүс нь болонгууд хөвчлэн алтлууч юм эсвэл гадаадын хөрөнгө оруулалт хийх юм. Тэгэхээр тодорхой хэмжээнд бас биткойн авах эрэлт бол энэ дээрээс үүсч болох юм а гэдэг зүйлийг бас ярьсан байна. Юан баг бүх цаг үеийнхээ доод ханшнаар баг ирлээ гэдэг мэдээлэл нэлээд явах шүү боллоо. Тэр ихэдээ бол Хятадаас бусд ус орнууд тавьсан тариф бол 90 оны хугацаанд бол түр паузлсан. Хятадтай бол яг бас тодорхой хэмжээнд дийлэнд хүрэхгүй байгаа тийм. Тэр учраас нэлээд бас эргэлзээтэй байна. Ерөөсөө бас Америк Хятад хоёр ч бас яг энэ дээр маргалдаад байвал энэ бусд орнуудын тариф бол баг нөлөөлөхгүй шахах хөнгөн цагтаас тавж магадгүй юм. Эрсдэлтэй цаг үе байгаа тийм. Тэгээд Хятадын зүгээс бол угаасаа сөрөг цогцлууд бас ирэх байхаа. Тэнтэй холбоотойгоор бол энэ өсөлтийг бас нэг бол удаан явахгүй үргэлжлэхгүй болов уу гэдэг тийм хүлээлттэй байгаад байгаа юм байлээ. За тэгэнгუთ нөгөө талд нь болон бас сонирхолтой юм гарч ирсэн. Америкт одоо нэг ETF гаргасан компани 21 shares гэх компани болонгууд 500 сая доллар байсан. Тэгээ Dogecoin дээр ETF гаргах хүсэлтэй өгсөн байна. За ингэснээр Bitwise, Grayscale хоёртой нийлээд ингээд харсан 3 газар Dogecoin дээр ETF-ийн хүсэлт өгчөөд байгаа болж. За бас өнгөрсөн энэ уналттай хугацаанд маш хэмжээний ETF-үүд зарагдлаа гэдэг мэдээлэл явуулж илээ. Тэгээд өөр нэг сайн мэдээ гэх юм бол санхүүгийн зөвлөх хорооны дарга бол Paul Atkins гэдэг хүн томилогдсон. За өмнө одоо нэг төр орлон гүйцэтгэгч байсан хүн нь бол одоо ингээд албан тушаалыг солиод өгч байгаа шиг байлаа. Тэгээд Америкийн сенаторуудын хурлаар 50-44 гэсэн саналын одоо харьцаатайгаар явж байсан одоо санхүүгийн зөвлөхөөр одоо SEC-ийн бүр удирдлага болж байгаа шиг байна. За тэгээд 4 сарын 9-ний өдөр одоо ингээд албан ёсоор томилогдлоо. Энэ шийдвэрийг гарлаа. Энэ хүний хувьд бол 2002-аас 2008 оны хугацаанд бас энэ санхүүгийн зөвлөх хорооны одоо удирдах зөвлөлд бас байсан туршлагатай хүн юм байна. Тэгээд ерөөдөө хүлээлт нь юу байгаа вэ гэхээр угаасаа Trump-ийн засгийн газар Trump-ийн бас зөвлөх байж байгаад томилогдож байгаа хүн учраас Web 3.0 дээр бол ерөөдөө нэлээд сайн дэмжлэгтэй бас давхар нөгөөний тэрний эсрэг авч байгаа нэг ойлгомжтой арга хэмжээнүүдийг бүгднийг туслах байхаа гэдэг хүлээлттэй ерөөдөө бол бас сайн мэдээ болж хувирж байгаа. Гэхдээ яг үйлдэлийг ажлаа аваад хийх шийдвэрүүд нь бас яаж гарах вэ гэдэг нь бас сонирхолтой болох л та. Би тэгвэл нэг сайн мэдээ байна. За яг сая ирэхэд бол энэ дугаарыг бичих хаа яг 9 минутын өмнө CPI мэдээ гарлаа. За хүлээлтээс доогоор гарч байгаа нь бол сайн хэрэг. Мэдээж инфляц буурж байна гэдэг нь өөрөө бас засал эрийн нөлөө үзүүлж идэг. Тэгэхээр бас магадгүй бас бодлогын үүний шийдвэр одоо энэ сарын бараг 20 дээр байна уу? 10 хэдний сүүлээр байна бас гарах бах. Тэгэхээр бодлогын үүний бас шийдвэр дайжиг гарах юм. Бас магадгүй маркет жоохон ч гэсэн уналттай хугацаанд сайн мэдээ болж хөрж болох юм. За тэгээд тэгвэл нэг сөрөг мэдээ яа ядраад тий. Web 3 одоо тгий сайхан муу лээ. Web 3-д одоо энэ space болонгууд энэ блокчейн хөгжүүлэлт гэх юм уу да. Нийт хөгжүүлэгчдийн тоо бол өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бол одоо ингээд 40% бараг орчим буурчаад байгаа юм байна. Жилийн өмнө 12380 одоо хөгжүүлэгч бол энэ салбарт идэвхтэй ямар нэгэн байдлаар хөгжүүлэлт хийж байна гэжсэн бол одоогийн байдлаар бол 7600 идэвхтэй байгаа юм байна гэдэг нэг тийм статистик бас гарцсан байлээ. Яг тэгэхээр ингээд 7 хоногт ингээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа яг энэ хөгжүүлэгчдийн тоо бол ингэж буурсан бас жоохон тийм сэтгэл
сэтгэл зүйтэй үйл явдал болчиход байгаа. За гэхдээ зөрүүлэл энэ яарсан сайн мэдээ хэлэхэд Chainlink-ийн Twitter хаяглал орох юм бол Chainlink дээр бол одоо ингээд юм блокчейн хөгжүүлж чинь өнгөө bootcamp явах гэж байгаа юм билээ тий. Энэ бас сургууль бүртгүүлээд бас өнгөө хичээл юм чи суугаад үзвэл танд бас энэ салбар руу ямар нэгэн байдлаар хөгжиж болъё гэсэн бодол байгаа бол эсвэл зүгээр их сонирхож үзье гэх юм бол энэс аюу дэжгүй сургалт байж магадгүй юм шиг байлаа шүү. Гэт явжсэн чинь бас нэг өнгөрсөн 7 хоногт адилхан үдэ гасан. Пакистан улсын одоо нэг крипто холбоо крипто консул гэдэг газар болонгод CC-г бас зөвлөх болгож авч байлээ. За ингээд Кыргызстаны араас явж байсан CC-г зөвлөхөөрөө болсон дараагийн болсон бол Пакистан ус болж байгаа юм байна. Олон улстай ингэ ахлаа шүү тий. Тэгээд энэ юу Пакистан өөрөө криптогийн хувьд бас маш идэвхтэй одоо Аз дэлхийн цаашийн явжсан Пакистан бол энэ нэлийн идэвхтэд орж явд юм байна. Тэгээд тийм ч учраас ирээд бол CC бас солон зөвшөөрсөн баг. За нөгөө талаар яг энэ уналтын үеэр бас чимээгүй байсан хүний тухай дуртахгүй болохгүй Michael Saylor тэгээд за биткойн бол ингээд 87,000-аас дээш явж байгаа үед бол биткойн авсан. Одоо бол ингээд нэлээд унаа 70 мал руу орж байхад бол эднийх бол ерөөсөн баядаа бихгүй байна. Тийм биткойн авлаа гэдэг мэдээлэл ерөөсөн энэ 7 хоногт бол ерөөсөн гарсангүй. Тэгээд аргачихгүй юм шиг үлээ тэднийх бол ингээд юу бод тус алдагдал нь 591 тэрбум доллараар бас үнэлэгдсэн юм бэлээ. Уул нь тэдний төлөө одоо ингээд 35.6 тэрбум доллар авсан нийтдээ 528,000 гаруй биткойн байгаа. За дундаж үн бол 67,458 байгаа. Хэрвээ та 67,458-аас доош хүн дээр биткойн авах юм бол та Saylor-аас хямдхан авч яана гэсэн үг болж байгаа юм байна. За тэгээд нөхөр бол ихтэй сайхан твиттертэй жигсэн байлээ. Биткойн өөрөө хэрэгцээ шаардлага өндөртэй байдаг учраас савлаа ихтэй байдаг гэдэг зүйл бас жигсэн байлээ. За үнэхээр энэ үнээр бүр одоо long term дээр харж байгаа бол өнөөдрийн ойрын хэдэн жилийн уул тусдаа тийм хөдөлгөөн хамаагүй л байна. Тэгэхдээ бол сая 16,000 доллараас авуулаад ерөөдөө байдалаас хөдөлж аваад байсан. Сая 100,000 доллар гэдэг хашиг бол харсан. Тэр үед бол unrealized profit нь бол угаасаа бүр тэнгэрт болж байсан шүү дээ. Тэгэхээр магадгүй үүнээс цааш потенциал байгаа гэж харж байгаа бол энэ хүн бол баг нэмж авсаад байж магадгүй. Тэгэхээр мэдээж одоо дундаж үн 67,000 гэж авал буцаад биткойн 60-аас доош харлаа гэхэд дахиад хөдөлж аваад дундаж үнээс доошлуулах бүрэн боломжтой байгаа л байна. Хэлэх. За тэгээ нөгөө талд бас өөр нэг сонирхолтой анализ хийсэн байна. Сонирхолтой анализ гэдэг үнцгөөс бичсэн байлээ. Одоо ингээд дэлхийн нэтээр энэ худалдааны дан гэдэг зүйл хийхлээр энэчээс бол хожих болц гэж юусаа гарч ирэхгүй. За Bitwise-ийн аналист Jeff Park гэдэг хүний үзэж байгаагаар болонгууд ерөөдөө бол инфляцаас илүү их өндөр өсөлттэй ингээд алдагдлыг бол ингээд Америкийн одоо хамсаж ойр холбоот улсууд нь бол ер нь бол амснаа. За ингэснээр ерөөдөө бол ингээд богино хугацаанд бол ингээд бүгд өвчин зовлон pain мэдэх боловч урт хугацаанд бол эдийн засгийн өсөлт бол угаасаа гарч ирэх нь ойлгомжтой. Одоо нэг бодлогын хүн бол буухаас гарахгүй болно гэдэг зүйл яригдж байгаа. За тэгээд өөр нэг онцолж хэлсэн юм нь бол биткойн одоо нөгөө нэг store of value-гийн үн цэнийг хадгалдаг гэдэг гэж байгаа. Тэгмээд одоо яг энэ үеэр ингээд нөгөө нэг fiat буюу бидний өдөр тутамд ашигладаг тийм мөнгөний үн цэн унах учраас биткойн яг энэ үед бас аваад хадгалах бас гой боломж байж магадгүй шүү гэдэг өнцгөөс ярьж илээ. Тэгээд нэр юу басан Satoshi Nakamoto-гийн 50 насны төсөө өдөр болж өнгөрсөн гэж ярьж байгаа. Төсөө өдрөөс Shangri-La-гийн боолер үнд боллоо гэж. 1975 оны 4 сарын 5-нд төрсөн гэдэг бүртгэл нэг P2P Foundation profile дээр нь байд юм байна. Satoshi Nakamoto гэдэг. Тэгээд юунаас үзэх юм бол одоо ингээд дэлхийн 14 дахь хамгийн баян хүн 108 тэрбум долларын үнэлгээтэй биткойнтай хүний 50 насны төсөөд бас болж өнгөрсөн байна. За дээрээс нь хин бэ гэдэг нь мэддэхгүй шин төсөөд тэмдэглэдэг тийм. 1 сая гаруй биткойнтой хүн шүү дээ. За тэгээд юу басан давхар нөгөө нэг Гомбол Кинзагийн бас airdrop-нд өгч байгаа юм шиг байна. Тэгээд нэг амраггүй цаг үед л бас хийх гэдэг шиг байна да. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд бодхны заахаа өсөлтийн энэ гоё bull market хүн болон юм happy байгаа үед мэдээж launch bull байх тийм ийм airdrop хийсэн бол гоё байж магадгүй тийм. Тэгээд одоо бол нэлээ бас бодлооны дан ерөнхийдөө бол энэ цаг үед нэлээ ороо босоо цаг үед airdrop зарлж байгаа юмс яг таймингийн үед зөв бороо юу гэдэг дээр нэлээд асуудал тэмдэг бол байна. Тэгээд магадгүй бас нөхөр сайн төсөл бол амаргүй цагт байсан ч гэсэн амартай цаг байсан ч гэсэн хамаагүй сайн явах боломжтой байна. За ингээд миний хөрөх мэдээлэл бол энэ хүрээд дуусч байна. За ингээд та бүхэн крипто дээр арилжаа гэхээр бол Binance Page сонгож арилжаа гэх юм бол за доор байгаа линк хэвтүүлэх юм бол та арилжааны шийдвэрлэлийг 20% оруулах боломжтой байгаа. За мөн Forex арилжаа сонирхчвал XM болон MOPTX broker хамтарчаа доор байгаа линкээр мөрөжлөх юм бол за XM broker танд $30 бонус өгч явал за мотын зүгээс таны deposit бонус уу орлогыг чинь даблдаж өгөө та дээр илүү дүнгээр арилжах боломжтой байгаа юм лээ. За мөн өөрийн данс биш. За фандын данс сонирхолтой бол мод фонд дээр Tom гэсэн кодыг ашиглаад $100,000 хүртэлх
дээр 10% өнгөлт ирэхэд хэрэгтэй байгаа. За түүнээс дээш 200-300 мянган долларын наасан дээр бол 5% хямдрал идэх бүрэн боломж байгаа биш шүү. За ингээд тэгсэн шинээр авах. За тэгээд хэлээ шууд авцгаа. За яа цаана. За тэгэхээр хэдүүлээ биткойн дээр за 4-7 хоногийн таамаг болон за апдейт ямар байна? За одоо бас харж байгаа ямар хүн өнцөг байна гэдэг талаар бас ярилцъя. За ерөнхийдөө бол 4-7 хоногийн арилжааг бол за нийтдээ бол яг бүгдээрээ хамтдаа баг ярилцж байгаад орсон. За түүнээс хойш ерөнхийдөө ашиг бол авчихсан байгаа. За тэгэхээр одоо бол ерөнхийдөө дахиад дараагийн арилжааг юу байх боломжтой байна вэ гэдэг тал дээр бас нэг жоохон план гаргаад явъя гэсэн бодолтой байна. За 4-7 хоногийн хугацаанд ерөнхийдөө яаж энэ уналтын хөдөлгөөн дээр хэдүүлээ шорт орч чадсан бэ гэдгээ бас илэрэнгүй бас ярих юм бол за мэдээж эндээс маш их уналтын паттерн үсэд унссан. За мэдээж энд бол доо өвдөж гисэн байна. За тэгээд дахиад нэс correction хөдөлгөөн орж ирээд дахиад доошоос тэрээд уналтын хөдөлгөөн бол орж ирсэн. За тэгэхээр энэ дээрээс нь бол хэдүүлээ за ерөөдөө short арилжаанд ороход бол дэжгүй газар байна гэдэг үднэс short арилжаанд бол орсон. За ерөөдөө бол ингээд 5 өдөр орсон учраас за хагас үсгийн хувьд бол ерөөдөө нэлийн дээшээ stop loss руу нэлээд ойртоод бас нэлээд дэжгүй уналтын хөдөлгөөн үзүүлэх боломжтой болов гэсэн боловч за ерөөдөө 2 оны хугацаанд нэлийн төсвөр төвчөө шалгасан баг. За зарим хүмүүсүүд бол за ерөөдөө бол минут stop loss-оо тавьчаад үлдээсэн байсан. За мэдээж тэгээд яг бол хагас үсгээр ягаад унаагүй вэ гэдэг шалтгааныг тооцох юм бол за мэдээж тариф буюу те тарифын асуудлууд нэлээд хэрэгжсэн. За тэр тусмаа 5 өдөр бол gold, за Nasdaq, S&P 500 гэх юм те. Америкийн топ хувьсанд бол бүгдээрээ шалаараа унсан. За харин криптогод харьцангуй дайжгүй байж хаад нэг өдөр маркет нэгдээд за ихэд тэр чигт одоо шумштай уналтын хөдөлгөөн бол орж ирсэн. За ихэд бол арилжааг бол хаачихсан байгаа. За одоо харин яах вэ гэдэг асуудал орж ирж байгаа. За одоогийн гоё над дээр биткойн дээр гоё харагдаад байгаа чарт гэх юм бол за нэлээд том цагаараа чарт аягүй гоё харагдаад байгаа. За тийм учраас нэлээд бас swing маягийн арилжааны оролтыг хийх дэжгүй болгосон бодол бол байгаа. За энэ төр зур аваа хийх юм бол за одоо ингээд daily time frame дээр буюу те за нэг candle-ыг daily илэрхийлж байгаа гэж ойлгоорой. За daily дээр харах юм бол за урд нь байсан 72 за энд 71 за бүгд 73 гэсэн энэ зон дээрээс ерөнхийдөө бол нилээдгүй биткойн дэшээ гарч чадахгүйгээр бас нилээдгүй хугацаа өнгөрөөж исэн. За ингээд харах юм бол за нийтдээ 245 өдрийн турш энэ том таазыг сэтэлж чадахгүй жаад дэшээ сэтэрсэн. За дэшээ сэтрээд шинэ all time хаяа за 109 мянга дээр авч тавиад за түүнээс хойш ерөөд бол энэ таазыг нэг ч удаа ирж ретест хийгээгүй байсан. За тэгэхээр тэр ретест нь одоо маш гоё орж ирж байна гэж харж байгаа. За ерөөд бол ингээд хэдүүлээ харуул шал таа солигдох момент гэж байдаг ч тийм. Ингээд тааз уулжсэн сегмент дэшээ сэтрээд байгаа дээрээ сэргээр буцаад унаад ороод ирэх юм бол спорт болчдөг. За энэ яг эсрэг нь гэх юм бол спорт байсан сегмент дэшээ сэтрээд ороод ирэх юм бол эргэж гарч ирэхдээ энэ нь өөрөө resistance буюу за нэлийн уналтын бас нэлийн том бүс болчдөг. За энэс үүнтэй шал таа солигдох момент бол том цагаар бол маш гоё харагдаж байгаа. За тэгтээ дангаас техник шинжилгээнд дээрээс гэж үнэлэх нь одоо бол нэлийн бас юу болчлоо. Цаг үеийн нөхцөл байдал нь бол нэлийн эвгүй болчлоо. За мэдээж техник талаас харах юм бол шууд миний хувьд бол ханаас buy арилжаанд орох сонирхолтой байна вэ гэхээр 72 мянга дээрээс нь long арилжаанд ороод за магадгүй нэг за энэ паттернийг даш татаад үзье. За нэг иймэрхүү маягийн swing арилжаа. За энэ дээр мэдээж swing арилжаа гэдэг утгаараа бага leverage ашиглаж орох нь бол зүүн хэрэг. За мэдээж том leverageтэй том marginтай орох юм бол за мэдээж дансны ихэнх хувийг бол энэ дээр margin call ч юм уу liquidate бас зохих аюултай учраас энэ арилжаанд бол маш боломжтой хандах хэрэгтэй гэж минь бол бодож байгаа. За мэдээж ханшиг шууд ирэх үед нь бол орохгүй мэдээж энэ дээрээс ингээд support аваад хариу үйлдэл аваад байвал за энэс гоё bullish pattern хүлээж аваад дэшегээ long арилжаанд орохыг бол бодноо гэж ойлгох хэрэгтэй. За ерөөд бол хятадтай маргалдаантай хэвээрээ байгаа. За тэгэхээр хятадууд маргаан хизээ дуусах вэ? Хизээ ерөөд бол энэ хоёр тохиролцоонд хүрэхээ. За мөн магадгүй ингэж уналтын хөдөлгөөн бол сэгсэгдэж агаад за хятадтай бас тарифын маргаан зогсоод за бас 90 хоногийн хугацаанд төр ажиглыг төр пауз авах юм бол мэдээж маркет шууд сэргэлтийн хөдөлгөөнд бол орж эхэлнэ. Тэгэхээр магадгүй дүүлнийх нь одоо онцлоод байгаа. За нэг 73-аас 71 орчим. За 70-аас 73 орчим. Энэ бүс бол маш гоё сонирхолтой бүс болоод байгаа. За тэгэхээр миний хувьд энэ бүсийг бол онцлоод байгаа учраас ерөөдөө одоо бол төдийлөн бол long арилжаанд бол ороагүй. За магадгүй бас нэг нөгөө талаар авах юм бол за 4 цагаар бол орч.
Энэ гоё bullish pattern маань за магадгүй дээшгээ сэтэрч доошоо ирж шалахгүйгээр шууд дээшгээ магадгүй сэтэрчих юм бол миний үед юуг харах вэ гэж зөвлөх вэ гэвэл шууд энэ доовыг харна гэсэн үг. Энэ дээр за доовыг авчиж. За энэ доовыг харна гэсэн үг. За энэ доов дээр тодорхойлоод яаж арилжаанд орох боломжтой байна вэ гэхээр за хан шидийн дэшээ стрээд correction хөдөлгөөн орж ирэх юм бол энэ дээр нэг add pattern гэж Schmidt Reading-аас өөрийнх нь арга барил байж болж байна. За add pattern-ээс оролт хийж болж байна. За SQL дэшээ доовоо эвдээд pullback хөдөлгөөн орж ирэх юм бол pullback хөдөлгөөн дээрээс нь дэшээ long арилжаанд орж ирж байна. За SQL бол за доо мом харгалцахгүйгээр шууд сэтрэх үед нь арилжаанд орох бүрэн боломжтой гэж. За тэр иймэрхүү байдлаар long арилжааны боломжуудыг бол харж байгаа. За бусдаар бол хан шүлээд одоо мэдээж уналттай байгаа. Зах зээл тогтворгүй байгаа учраас бас long арилж авах нь бол хэцүү. Тэгэхээр одоо бас short арилжааны төлөвлөгөөг гаргая гэх юм бол за яг одоо байгаа нөхцөл байдал дээр 15 минутаа татаад харах юм бол за нэг иймэрхүү паттерн үүсэж байна. За энэ паттерн магадгүй ингэж яваад дахиж доош нь шалгаад дахиад дээш нь шалгаад энэ паттернаа гоё дүүргээд уналтын хөдөлгөөн орж ирэх юм бол эндээс харж ирсэн уналтын хөдөлгөөн ийш орж ирэх бүр боломжтой. За магадгүй дахиад энэ уналтын хөдөлгөөн үргэлжлэж явсараа нөөдөлийг өсөд байгаа спорт зонд ирж магадгүй шүү дээ. Тэгэхээр бас минут одоогийн байдлаар яг арилжаа хийхэд бол тохиромжтой дажгүй бас баталгаа бол байхгүй гэж ярьж байна. За эндээс л дажгүй нэг иймэрхүү bullish pattern зуржсан. Дээшээс тэрчих юм бол long арилжаанд ороод байсан бол бодол байсан боловч доош уналтын хөдөлгөөн бол ороод ирсэн. Энэ дээр бас хятад зүрөө нэлийн хүчтэй арга хэмжээнд аваад эхэлсэн учраас зах зээл ороо босгаа байна. За тэгэхээр магадгүй энэ паттернийг дүүрээд эхлэх юм бол харин магадгүй гоё оролт хийж болж байна. За эндээс оролт их аргаа мэдэхгүй бол за иймэрхүү паттерн дээр оролт ихтэй бол за дээрэс нь ингээд risk entry хийж болдог. За risk entry гэхэд бол шууд паттерны дээрээс буюу энэ таазуудад байгаа зэгээс нь орж болдог. За SQL паттерныг доошоогоо сэтрэх үед нь орж болдог. За энэ паттерн бол доошоос тэрчлээ гэдэг үднээс доошоос сэтрүүлээд орж болно. За нөгөө төгөөр буцаад сэтрээд pullback хөдөлгөөн орж ирэх юм бол pullback хөдөлгөөн дээрээс нь орж болдог. За энэ маягаар ингээд арилжаа хийгдэх бүрэн боломжтой. За ихэд бол бас энэ хэдэн орох цэгүүдийг мэдчих юм бол за хаамаагүй бас шууд long short нэгэд байхгүй болов гэсэн бодолтой бол байна. За биткойн дээр ихэд бол иймэрхүү хүлээлттэй бол байна. За Ethereum-ийн үед хэдүүлээ бас нэг арилжаа хийгдсэн. За энэ арилжаа маань явсаар байгаад за ихэд бол эхний ээлжинд 1500 гэж харж байсан хэдүүлээ спортыг. За түүнээс доошлох юм бол барыг 1000 руу спорт зон байгаа юм байна. Энэ нэлийн дэжгүй дэмжлэгийн бүсэнд бол 1500 орчим байгаа юм байна. Доош унах юм бол 1000 руу спорт зон байгаа юм байна гэсэн хүлээлт байсан. За эхний спорт зон дээр ирээд за энэ арилжааг бол 75%-ийг нь хаана хаасан бэ гэхээр за би нэг шууд тэр даруйд нь бол оруулсан. 75%-ийг нь таагаад за бусдаар гарахтаа бол break-even арилжаар гарсан. За эндээс за ингээд татаад харах юм бол за дэжгүй иймэрхүү тренд лайн үсэд спорт аваад явдсан доошоос тэрсэн. За доошоос тэрээд паттерныхаа ихсэн цэгтүүд тэмүүлээд ороод ирэх юм. За мөн дахиад шинэ lower low хийгээд ирэхээр за окей. Энэ week татсны дээр stop loss буюу за дээрээс орсон short арилжааны stop loss-ыг ашигтайгаар break-in зөөсөн. За энэ дээрээ stop loss авагдаад арилжааг болсон байгаа. За ихэд бол stop loss маш хүчтэй савлтын хөдөлгөөн орж ирсэн ч гэсэн ашигтай байдлаар хаагдчих чадсан ба. За одоо харин Ethereum дээр юу үлээж байна вэ гэхээр за нөгөө нэг дэжгүй спорт зоны лайн ч нь бол энэ байна. Тэгэхээр энэ дээр бол нэлээд бас доошоо сэтрэлтийн хөдөлгөөн орж ирээд буцаад бараг шалгаад байна уу гэж харагдаж байна те. За тэгэхээр энийг хаана ажиглах хэрэгтэй вэ гэхээр за магадгүй дэш яваад доошоо стэрчих юм бол миний хувьд эндээс энэ бол маш гоё жижигхэн шорт арилжаа болж таарна. Тэгэхээр стоп лосс нь бага, дээр нь бага цагийн арилжаа учраас ердөө бол стоп лосс харьцангуй гоё бага тавигдаад алдагдал багтай за дэжгүй ашигыг бол олох боломжтой. Нэг харьцан мэдээж 3-аас дээшийг арилжаа хийгэрэй гэж зөвлөгөө өгнө. Тэрнээс биш яг нэг буюу иймэрхүү 50% арилжаа хийх юм бол энэ шууд gamble маягийн болтоод эхэлж штэ. Тэгэхээр за Ethereum-д бол нэг иймэрхүү паттерн үүсэж байгаа. За USDT dominance дээр бол за нэлийн том за daily дээр харчих юм.
За энд та зөвлөжсэн, шал болсон, дахиад шал болсон. Дээшээ стрээд гарчихсан боловч эндээс хариулаад унжсэн. За дахиад одоо дээшээ стрээд гараад ирчихсэн байгаа гарч байна те. Дээшээ стрэж гарч ирээд daily candle дээр дээшээ стрэж гарч ирээд pullback маягийн хөдөлгөх юм бол ороод ирчихсэн байгаа гарч байна. За багц руу орлоод харах юм бол дээшээ стэрлээ, pullback хөдөлгөөн орж ирлээ. За магадгүй дахиад дээшээ стрэх хөдөлгөөн орж магадaltaй харагдаад байгаа. За нөгөө талаараа бас энэ дээр нэг иймэрхүү наригчтэй. Ингээд ерөнхийдөө харах юм бол дандаа нэг биткойн болон койнуудтай аюултай юмнаас маань дан эсрэг буюу уруу хамааралтай байдаг. Тэгэхээр бас давхар гоё баталгааг өгч болж байдаг. За магадгүй энэ дээр маш гоё цэвэрхэн булж паттерн зурцсан байдаг. За харин зөрүүд харах юм бол биткойн дээр маш гоё bearish дээр зураг байх юм бол за магадгүй энэ стратеги ашиглаад за USD амнаас гоё дээшээс сэрэх боломжтой байгаа юм чинь биткойн унах боломжтой байна гэдэг байдлаар харж болно гэсэн. За ерөнхийдөө бол бусад алткойнууд дээр бол нэг яриад зүйл бол байхгүй байна. Яагаад гэвэл крипто гэлтгүү ерөөдөө маркет нэлийн эрсдэлтэй байгаа учраас илүү томоохон койнууд дээр л шийдлээгээд арай илүү safety маягийн арилж яах зүрх. За яагаад баг койнууд уу altkcoin дээр futures арилжааны төлөвөө гарахгүй нэхэр. За баг дүнтэй байх тусмаа савлгаан өндөр байдаг. За тэр савлгаан өндөр байх тусмаа дансанд бол нэлээд халтай байх магадaltaй учраас илүү бас үн цэнтэй иймэрхүү койнууд дээр арилжаа хийвэл арай бас risky багтай байдаг шүү гэж хэлмээр байна. Тэр бусдаар бол магадгүй Solana BNB дээр арилжааж болно. За тэгтээ эдгээр койнуудын хөдөлгөөн их хурц байдаг учраас савлгаан өндөр арилжааны volume бас өндөр байх талтай байдаг учраас юу өндөрт болчдөг. Ямар ч бирж дээр ингэдэг нэг шимтгэл нь нэлээд хурц шимтгэл нь нэлээд өндөр болоодох магадaltaй байдаг шүү. Тэгэхээр бас энэ бүхнийг бас анхаарч арилжаа ивэл зүгээр баха. За магадгүй спотер худалдаа авалт хийдэг хөрөнгө оруулагч бодолтой хүмүүс байвал за магадгүй гоё бүх юм доош уналттай үлдээд бүх юм гоё хямдарч ийнэ гэж харж болж байна. Нөгөө талаараа бас биткойныг 100,000 гарах биш. За тийч 80 эдэн авах боломжтой байна. За магадгүй Michael Saylor-ийн бас үннээс доош унах юм бол бас авах боломжтой гэж түрүүчийн мэдээнд авал яригдсан. За ингээд хоёр төлөвлөгөөтэй бол энэ дугаарыг бол дуусгая. За ерхэд бол ингээ харчаа тий. За биткойн дээр бол за энэ паттерн гоо дүүрээд ирэх юм бол би бас шинжилгээгээ цагт хобордон сошиал хуудасууд дээр тавья. За Ethereum-ийн доошоос ирэх юм бол бас мэдээлүүдийг сошиал хуудасууд дээр тавья. За та бүхэн сошиал хуудасуудыг дагаагүй бол манай видеоны description хэсэг дээр манай бүх сошиал хуудасуудын линк байгаа. Дарах юм бол шууд тийшээ орчноо гэсэн. Тэгээ follow дараарай. За ингээд дараагийн дугаар дээр уулзлаа. Түр баярлалаа.